Хар 1-ээс 100 хүртэлх тоо байгаа юм байна. За эхлээд аамын 1 тоо сонгоно. Гэт дараа нь random болохоор үлдсэн 99 тооноос нь 1 тоо сонгоно. За тэгээд тэр хоёр тоонуудаа хооронд нь үржүүлж сонгосон тоонуудаа сүүлийн цифрыг хооронд нь үржүүлж нэгсэндээ сонгосон тоог хооронд нь үржүүлэхэд 4-өөр төгссөн. Нэгсэнд тоо үүсэх. 4-өөр төгссөн тоо буюу энэ бол нэг тоо сонгоод хоорондоо үржүүлэхэд төгсгөлийн тоон 4 байх тийм боломж сонголт хийдэг хаа. Тэр сонголтын тоог л тоолох юм байна. Хичнээн янзаар сонгож болох байл гэж байна. За тэгэхээр 4-өөр төгснө гэдэг чинь ер нь за би эндээс эхлэе батчих чинь жоох их юм бичих юм шиг байна. 1-ээр төгсөн тоог би аамын эндээс 1-ээр төгсөн тоо сонгол нөгөө нөхөр нь заавал нэгийг чинь 4-өөр үржиж 4-өөр төгсөн чинь 4-өөр төгсөн тоо сонгохоосоор авахгүй. За энд 1 оронтой 2 оронтой бүх тоо хамт нэг би энэ 100 гэр нөрөгчж болно. 100-г тоогоор үржүүлнэ л тавьчих. Би 100 мартай 1-ээс 99 дээр л бодлого бат. А-гийн оронд одоо нэгсэндээ энэний сонголт нь би шууд 10 гэчлэх гэдэг. Яг л 0-ыг авчвал 1 оронтой доор шилжиж 1 оронтой надад байгаа учраас энэний сонголтоор үржүүлээд ийм боломж жишээ нь 100. Гэтэл байраас үлж болох байхгүй энэ хоёр чинь. Тэгээд энэ нөгөө үлдсэн 99-өөс авж байгаа шидий ч гэсэн ер нь нөгөө 1-ээр төгсөн тоо авч хаад араас нь 4- өөр төгсөн тоо давхардахгүй учраас энэ хоёр олондог зөрүүт хоёр өөр олондог учраас асуудалгүй би 10 гэдэг. За тэгвэл энийг цаашлуулад явчих. Одоо тэгвэл 2-оор төгсөн тоог хэдээр төгсөн тоогоор үржих вэ? За дахиад 2-оор төгссөн байж болно. Мөн үү? Тэгэх юм бол энэ дээр харин өөр энэ 10 боломжтой бол энд 9 боломжтой 90 болно. За би нэмэх ёстой юм уу? Энд нэмээд 100 дээр нэмдэг нь 90 боллоо. За цаашаа. Тэгвэл одоо 2-оор төгсөн тоог яах вэ? Үржидэг нь дахиад 7-оор төгсөн тоогоор үржиж болно үстэй. 2 14 юм чинь. За энэ дээр мэдээж бас 100 боломж. За 2-ын үрдэнд 4- өөр төгсөн тоо чинь гайгүй лөө. За тэгвэл 3-аар төгсөн тоо яаж болох вэ? 8-аар төгсөн тоо гэж болно. За энд 100 дахиад. За 3-ын үрдэнд дахиад байгаа шиг байхгүй юм бах та. За 4- өөр төгсөн тоо. 4- өөр төгсөн тоог. За 1-ээр төгссөн байж болно. Дахиад 4- өөр төгсөн тоог 6-аар төгссөн байж болно. 6-аар төгссөн байж болно тийм ээ. 1-ээр төгссөн байвал 100. 6 ийм байхад бас 100. Гэн дээр одоо би 200 нэмэхээр болчихоо. За ингээл гэх мэтлэн нэмсээр гол дуусах чинь ерөөсөө 5 минут хүрэхгүй л ажил юм бол. За одоо дараагийн сонголтод би эндээс эхлэв чилдэг. 5-аар төгсөн тоог сонгох юм бол угаасаа боломжгүй. 5-аар төгсөн тоог ямар нэг тоогоор үзвэл тийм юм уу 5-аар л төгсөн. Тэгвэл 6-аар төгсөн тоо чи. А6 Б. За 6-1-ийн 2-ийн 3-ийн 4 байж болно. Дахиад 6 9 байж болох уу? 9 байж болно тийм ээ. Тус бүр 100 гэдэг чинь нэмдэг нь 200 юу? Тус бүр 100 байна тийм ээ. За 6 4-өөр байхгүй юу? За 7 А7 дээр B2 гэж болно. Ингээд 100. Энэ нэр нь ажиглал энд чинь дахиад талын 2-оор үржүүлчихвэл алдчихгүй л гайг бол энийг бас жаахан би харахаар л юм байна. 7 2 гэж болно. Дахиад 7 дээр 7-гийн хүрдээ уншиж штэ тийм ээ. 9 дээр 8 дээр 7 дээр 6 дээр 5 дээр байхгүй юм ба. 8 дээр. За 8 3 байж болно. Тийм ээ. Дахиад 8 дээр 8 буюу энэ дээр 90 байж болно. Тэгэхээр энд 100, энд 100, энд 100, энд 90 гэдэг чинь би нэмдэг нь 200 нэмдэг нь 90 болсон юм уу? За өөр 9 дээр одоо 9 дээр 9-ийг би дээр үржих. 9-ийг 9 өмнө хаана орчлоо 6 дээр орсон тий. 9 1 2 3 4 5 6 за 6-аас өөр байна уу? 7 байхгүй 8 байхгүй 9 байхгүй. За ингээд нэмээд 100 юу? За одоо эдгээрээ нэмэн манай хариу гарах юм шиг. Энэ зарим нэг тохиолдолд дутцсан байх үнийг шалгаарай.
За. 12 дугаар бодлого.